кино үзэдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Хүзүүвч тайлагдлаа. Одоо түүнийг хинч зогсоож чадахгүй. Хүн биш, зэвсэг болон бэлтгэгдсэн Дэнигийн амьдралыг нэгэн согор хөгжимчин хэрхэн өөрчилсөн бэ? Хамгийн хэрцгий тулаан, хамгийн халуун төв. Өнөөдөр бид нохой Дэни киног үзэх болно. Хэрв та хэд Джетлигийн жинхэнэ шүтэн бишрэгч бол кино товчлыг нь дуустал үзээрэй. Шин зочдтой эхлээд subscribe дарж манай гэр бүлд нэгдээрэй. Кино эзэн суухтай тавтай морил. Нэгэн мөнгө зээлдүүлэгч хөвшин өвгний талаар гарч кино эхэлнэ. Түүнийг жижиг босс гэж дуудая. Тэрээр Дэни багасаа л тархийг нь угааж өвдөх, айх, сэтгэл хөдлөх гэх мэт хүний шин чанаруудыг үгүй болгосон юм. Тэрч байтугай саяны тулаанаас Дэнигийн толгооноос цус гарч байхад тэр юу ч мэдрэхгүй гартаа барьсан боолтоо яахаа мэдэхгүй эргэлзэж байв. Энэ хооронд босс болон түүний хүмүүс ашгаа хувааж өнөөдрийн олсон орлогынхоо төлөө баяр тэмдэглэж байхад Дэни зөвхөн Мишок хүүдий рүү цохилт хийж чадах бөгөөд түүний торн шалны доор байрладаг. Мишок нь нүхтэй цоорсон байсан тул Дэни хүүхдийн ном уншиж эхэлдэг бөгөөд тэр нь Дэнигийн мэдлэгийн цорын ганц их үүсвэр болдог. Тэнд Дэни нэгэн зүйл буюу төгөлдөр хуурч сонирхолтой харагддаг. Энэ хөгжмийн зэмсэг нь товчлууруудыг дардаг багжтай холбоотой төнгөрсөн түүх дурсамж юм шиг санагддаг. Тиймээ түүний өдөр бүрийн хөвшлэн зөвхөн зодтолдох, бусдыг хөхөртөлцөх явдал байсан бөгөөд түүний нэрийг олон хүн таньдаг байсан. Түүний дотор энэ том биетэй өндөр цохруутай хүн хүртэл Дэнитэй тулалдахаас илүү ухрахыг сонгосон байна. Босс хоцрогдсон олон үйлчлүүлэгчдийг тойроод явсаар үнэт эдлийн бизнесмен байдаг газарт ирчлээ. Тэрээр хугацаа хэтэрсэн зээлтэй хിവэр байжээ. Дэнийг зодуулсан бусад үйлчлүүлэгчдээс ялгаатай нь энэ бизнесмен боссын ажиллагааг мэддэг буюу ажиглаж байсан байна. Босс зөвхөн нохооны хүзүүчээ тайлсан үед л Дэнийг тушааж чаддаг тул бизнесмен тэднийг зодож эхлэхэд босс болон түүний хүмүүс зодуулж Дэни юу ч хийлгүй зүгээр зогсохоос өөр аргагүй болдог. Бизнесмен өөрөөр нь зочинтойгоо уулзахаар гарснаас хойд удалгүй босс зодуулж буй хүмүүсийн дундаас өөрийгөө чөлөөлж чадаад Дэнид бүгдийг нь дуусгахыг шууд тушаадаг. Тиймээ Дэни тэр дээрэмчдийг бүгдийг нь нэвширтлэн зодсон. Тэнд нэгэн зочин байсан бөгөөд тэр нь бизнесмен бөгөөд тулалдааныг нухацтай ажиглаж Дэни хэрхэн зодтолдож байгааг сонирхож байгаа харагдана. Босс эхнээсээ амтны адил хүмүүжүүлсэн Дэнид дууралсан боловч Дэни эзнээ бусдаар зодуулж байхад зүгээр л харж зогсохыг ойлгох хэрэгтэй болдог. Учир нь Дэни зөвхөн хүзүүвчин тайлагдсан үед л үйлдэл хийдэг бөгөөд энэ нь түүний багасаа шингээсэн сэтгэл зүйн зөвлөгөө буюу тарих угаалт байсан юм. Тиймээс босс хичнээн зодуулсан ч Дэни хизээч юу ч хийхгүй. Зөвхөн түүний нохооны хүзүүвч эхлээд тайлагдсанаас бусад тохиолдолд. Өнөөдрийн ажлаа дуусгаж гэртээ харихын оронд босс өдрийн зорилтоо хараахан биелүүлээгүй байсан тул дараагийн үйлчлүүлэгч буюу эртний эдлийн агуулгын эзэн дээр очихоор шийджээ. Энд босс өмнөх үйл явдал дахин давтагдахгүй тулд аргаа бодож олсон нь Дэнийг өөр өрөөнд хүлээхэд хэлж нэгэн гэрэл өгсөн нь босс тусламж хэрэгтэй үед дохио болно. Oi! The light, Danny. The light. Босс үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар орсны дараахан Дэни түүний зургийн номонд байдагтай яг адилхан төгөлдөр хуурт сонирхолтой харагдана. Эзнийхээ чийдэнгийн дохиог хүлээж байхдаа төгөлдөр хууртай холбоотой өнгөрсөн түүхтэй Дэни төгөлдөр хуур руу ойртон очижлээ. Тиймээ тэгээд син хэмээх нэгэн үгэн гарч ирнэ. Тэр бол төгөлдөр хуур засварчин юм. Уучлаарай хараагүй тэрээр Дэнитэй ярилцаж төгөлдөр хуураа засахад баг зэрэг тусламж хүснэ. Анх удаа Дэнийг жинхэнэ хүн шиг харьцуулж байгаа нь аз жаргалтайгаар инээмсэглэх нь харагдана. Гэхдээ тэр богинохон аз жаргал нь бид гэрлийн дуу санагдмагц дуустдаг.
Энд босс үйлчлүүлэгчтэйгээ зодолцсны эцэст хүртэл цохиулсан байдалтай олддог. Тэд бааз руугаа буцах замдаа Дэнни маш их загнуулсан бөгөөд тэр үед бидний өмнөд эдлийн дэлгүүрт харсан бизнесмен гарч ирээд босд илүү их мөнгө олох боломж санал болгож иржээ. Тэрээр клуб гих мэтийн хууль бус тулааны газартай бөгөөд Дэннийг тэр үдшилтэд оролцуулахыг сонирхож байгаа юм. Энэ бол тулаанд маш олон хүчтэй тамирчдыг ялсан хамгаалж буй авраг юм. Энд босс нохооны хүзүүвчээ шууд тайлаад Дэннийг түргэн дуусгахыг тушаана. Босс үйлчлүүлэгчдээс мөнгө нэхээс илүү их хэмжээний мөнгийг авахд удаан хугацаа шаардагдахгүй. Гэтэл тэд гэртээ харих замдаа гинэт нэгэн ачааны машин гарч ирэв. Тийм ээ, тэгээд энэ бүгд өмнөх үйл явдлын төлөө өшөө хонзон сансан үнэт эдлийн бизнесменийн үйл хэрэг болж таарчээ. Дэнни амьд байсан бөгөөд тэрээр боссоо өгсөн гэж бодоод эртний эдлийн агуулга руу очижлээ. Яг тэр үед Симурийн байрны нэгэн өрөөнд цэвэр хувцас өмсөж байсан бөгөөд Дэнни саяхан ухаан орж орон дээрх орны доор нуугдав. Сим хоол өгөхөөр тэнд ороход Дэнни Симийн төвлөрд хуур тоглож буйг сонсоод гарч ирээд түүнийг харжлээ. Яг тэр үед Симийн охин Виктория гарч ирсэн бөгөөд тэрээр Дэннигийн гинэн зантай дүрд сонирхолтой харагдаж бүр Дэнни юунд дуртай талаар Симээс хэдэн асуулт асуув. Дэнни хөгжимд дуртай гэдгийг сонсоод Виктория түүнтэй түүний өрөөнд очиж нас барсан эцэг эхийнх нь бэлэг болох жижиг төвлөр хуурыг өгчлөлтэй. Сим Виктория хоёр оройн хоол идэж байхад Дэнни ирж бүрэг айсан байдалтай хоолны ширээнд хамт сууна. Дэнни амьдралынхаа турш халбгаар хизээж хоол идэж байгаагүй учраас энгийн хүний адил хоол идэхэд хүндрэлтэй харагдана. My name is Danny. 7 хоногийн дараа Дэннигийн хатсан шархны боолтыг тайлж байгааг харуулсан бөгөөд Сим түүний байнга зүүдэг нохооны хүзүүвчийг сонирхож тайлах гэсэн боловч Дэнни муу зүйл болохоос айсандаа хоригсон нь босс болон түүний хүмүүстэй хамт амьдарч байх үеийнхтэй яг адил юм. Хөгжмийн сургууль дээр Дэнни дахин нэг удаа анх удаага эсрэг хүйснээр үнсүүлсэн нь түүнд хачин санагдсан юм. Зөвхөн энд хүрээд зогсохгүй Сим бүр Дэннийг хүнсний дэлгүүрт хүргэж хүнсний зөв бараа боловсрсон жимсийг хэрхэн сонгохыг зааж өгдөг. Гэртээ харих замд Дэнни Викториагийн эцэг эхийнх нь хамт байсан зургуудыг санамсаргүй олж хардаг. Учир нь Сим нь Викториагийн төрсөн эцэг биш, харин тэднийг нас барсны дараа Викториаг асрах амлалт өгсөн түүний эцгийн найз байжээ. Маргааш нь Дэнни Сим хоёр байнга явдаг дэлгүүрт хүнсний зүйл худалдаж авахар явж байхад гинтийн хэрэг гардаг. Тэнд хэсэг хүмүүс дэлгүүр дотор зодтолдож байв. Сим Дэннигээс санаа зовж нэрийг нь дуудан хашгирсаар байхад энэ үйл явдал Дэнни яагаад айх, зайлсхийх эсвэл зодтолдох уруу татагдах гэх мэт ямар ч хариу үйлдэл үзүүлээгүйд гайхшралт төрүүлдэг. Гинэн Дэнни тэдэнтэй тэр зодтолдохгүй гэж хариулдаг. Хэрв хэн нэг нь эхлүүлэхгүй л бол Дэнни зөвхөн дараа нь үйлдэл хийнэ. This good? That's wonderful. Шөнөөр ганцаараа өрөөндөө байхад нь Виктория ирж түүнийг энэ байранд үлдэхийг зөвшөөрсөнд баярлалаа гэж хэлээд гэрийн уур амьсгалыг улам дулаацуулсан нь яг л Сим шиг болсон гэдэг. Виктория Дэннигийн нохооны хүзүүвчийг сонирхож баг зэрэг ятгалгаар эмэгтэй Дэнни эцэст нь хүзүүвчээ тайлахыг зөвшөөрчлөлтэй. Тэр өдрөөс эхлэн Дэнни шинэ хүн болж дахин төрсөн мэт санагдсан. Түүнд жинхэнэ хүн шиг харьцаж бүр ийдэг Сим Виктория хоёр гэр бүл чигээ хүртэл инхрийлэн харьцаж эхэллээ. Нэг сар өнгөрч Сим Дэннийг төвлөр хуур засварлагч мэрэгжилтэй урих болжээ. Тэр үед Сим чин сэтгэлээсээ түүнийг өөрийн хүү шиг хардаг гэдгээ хэлсэн нь Дэннийг ихэд хөдөлгөж тэрвэн авахын Симийн түүнд өгсөн бүх зүйл талархах хэлбэр болж байв. Гэртээ харихаас өмнө Сим Дэннид анхны ажлынхаа хөлс болгон хэдэн төгрөг өгчлөлтэй. Дэнни мөнгийг юу хийхээ мэдэхгүй эргэлзээд дурсгалын дэлгүүр очиж хэдэн хөвгөлтэй малгай авч Викториэд бэлгэлэхээр шийдэв. Тэгээд Дэнни боссын нэгэн хүнтэй санамсаргүй тоцолдоход ямар их гайхсан бэ. Тэр ч бас Дэннигийн өөрчлөлтийг хараад гайхжээ.
Харанхуй өнгөрснөө орхийг Дэнни хүссэн ч гэсэн амьд гарч ирсэн босс руу буцах ёстой болсон бөгөөд босс хэрв Дэнни түүнтэй явахаас татгалзвал шинэ гэр бүлийг нь гэмтэн гэж сүрдүүлж байв. Эцэст нь Дэнни цохор хүний хуучин амьдралдаа буцах ёстой болж тэнд босс Дэннийх нь хаана байгаа, одоо ямар байгаа тухай асуулт тавихад ихэд гайхаж ухаантай шүүмжлэлтэй болсон. Босс тэр дороо Дэннигийн бага насны зургуудыг харуулж Дэннийг зам дээр ямар ч хүчгүй ганцаараа хэрхэн олдсныг тайлбарлаж босс түүнийг энэ хугацаанд асарсандаа Дэнни талархах ёстой гэдгийг онцлов. Учир нь босс биш байсан бол Дэнни тэр үед үхсэн байж магадгүй гэдгийг сануулжээ. Цагаа өрхийг хүсэхгүй байгаа босс шууд клубын байршил руу явж хойшилсан төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх буюу Дэннийг энэ газрын шинэ авраг болгож илүү их мөнгө олохыг зорж байв. Дэнни бусдыг гэмтээхээс залхсан учраас анх удаа боссын хүсэлтийг үгүйсгэсэн нь боссыг уурлуулж Дэннийг талбай руу яаралтай орохыг хүчээр түлхэв. Энд бид Дэнни бусдад эсэргүүцэл үзүүлж хор хөнөөл учруулахаас илүү зодуулахыг сонгосон үйлдэлт нь ихэд уурлах. Ингээд бизнесмэнд итсэн босс шууд сүх шидэж талбай руу оруулснаар Дэнни жинхэнэ эсэргүүцлээ үзүүлэхийг хүсэж байна. Одоо ч эсэргүүцэхгүй байгаа тул үдшилэх нь уйдгартай болоосоо гэж хүсээгүй бизнесмен Дэннийг зодохын тулд өөр 3 тулаанч болгосон. Ингээд одоо Дэнни нэг дор хаяж 4 тулаанчтай нэгэн зэрэг тулалдаж тэдний бүлэглэн зодуулсныг хүлээн авахаас өөр аргагүй болжээ. 4 тулаанч эцэст нь Дэннийг ухаангүй болгосон бөгөөд босс түүнийг босч эсэргүүц гэж хашгирсаар байв. Дэнни нүдээ нээхэд хэрв тэр зүгээр л хөдөлгөөнгүй байвал аажмаар өгөх болно гэдгийг ухаарч тэр үед л Дэнни өөрийн жинхэнэ чадвар ямар байдгийг харуулж эхлэв. Тиймээ Дэнни тэр 4 хүнийг бут нэргэж зодсон нь үнэндээ хэрв Дэнни хүссэн бол эхнээсээ хийж болох байсан юм. Зайлшгүй бизнесмен маш олон зэвсэг шидэж ингээд дараах зүйл тохиолдов. Дэнни сэтгэл хөдлөлөө хянаж чадсан бөгөөд тэр 4 хүнийг алахгүйгээр зөвхөн шархтуулсан. Гэвч тоглоомын дүрмийн дагуу нэг хүн өөхөх ёстой байсан тул босс шууд гохыг татаж Дэннигийн өрсөлдөгчийг алав. Уурсан босс Дэннийг шөнө дундын үед түүний тор руу шидсэн бөгөөд яг тэр үед босс нэгэн балаа эмэгтэйтэй хөвжөлдөж байв. Дэнни түүний зургийн номонд нуугдсан зургийг санамсаргүй олж хараад түүний төрсөн их байж болзошгүй гин тухаарч тэр даруй босс дээр очиж түүний жинхэнэ их хаан байгааг шударгаар хариулахыг шаардав. Ингээд босс Дэннигийн их нь яа байсан бөгөөд баян чинэлэг эртээ явахыг сонгож жижиг Дэннийг босстой үлдээсэн гэж хариулах өөр аргагүй болсон. Маргааш нь Дэнни тулааны талбай руу явах замдаа босс түүний жолооч нар гэр бүлийн тухай хөнгөн яриа өрнүүлсэн гэр бүл гэдэг ямар ч тохиолдолд хамт байх ёстой гэсэн сэдэв байв. Ингээд Сим Викторийн нарыг гэр бүлээ гэж үздэг болсон Дэнни жолоочд саад болж тэдний машин осолд хүргэсэн. Дараа нь тэр Сим Викторийн нарын гэрт буцаж очиод нууцлаг хിവэр байгаа ихийнхээ дүр төрхийг багтаасан өнгөрсөн амьдралынхаа тухай шударгаар ярьж өгсөн. Дэннигийн ихийн их сургуулийн дүрмд хувцсан өмссөн зургийг ашиглан тэд хөгжмийн ангийн нэгэн их сургууль руу явж Дэннигийн жинхэнэ их нь хэн болохыг хайж эхэлсэн. Especially this one. Money problems are. But then Үнэндээ босс түүний хэлсэн бүх зүйлд худал хэлсэн байв. Учир нь Дэннигийн их нь уг их сургуульд хөгжмийн багшаар албан ёсоор бүртгэлтэй байсан нь их нь сайн эмэгтэй гэдгийг мэдсэн Дэннийг тайвшруулсан юм. Тэд гэртээ харихад Викторийн нууцаар Дэннигийн ихийн төгөлдөр хуурын нот цаасыг аваад тоглож үзсэн бөгөөд тэр хөгжим санамсаргүйгээр Дэннигийн тухайн үеийн дурсамжийг сэргээсэн юм. Түүний ихийг алсан хүн нь өөр хинч биш, түүнийг энэ хугацаанд асарч байсан босс байсан. Ихэн тэр үед анууд амьдралаа залгуулахын тулд зээлийн хүнээс зээл авсан бөгөөд боссын нэг хүн хитрхи их сонирхож хүчирхийлэл үйлдэлийг оролцсон тул ихэн өөрийн нэр төрөө хамгаалахыг оролцсон ч босс түүнийг хэрцгийгээр дуусгахад эмгэнэлтэй тохиолдол болж жижиг Дэннийг нохоо шиг асран хүмүүжүүлэхээр авч явсан юм.
Дэнни Викторийн нар аюулгүй биш гэдгийг ойлгосон Дэнни тэр дороо тэдэнд цуглаж явахыг хэлсэн боловч босс Симийн байнга дэлгүүрх хэсэг хүнсний дэлгүүрт очиж олон 10 дээрэмчин хөслөн тэдний оршин суугаа хаягийг Касси эмэгтэйгээр хэлүүлэхэд аль хэдийн хоцорчээ. Босс Дэннигийн шинэ гэр бүлийг дуусгахыг зорж Дэннийг эргүүлэн авч дижээвэр нохой болгохыг хүсэж байв. Тэдний ирснийг ойлгосон Дэнни шууд Сим Виктори хоёрт шүүгэнд нугдахыг хэлж харин өөрөө доош бууж бүх дээрэмчдийг ганцаараа дуусгах болно. Бүх дээрэмчид унсныг хараад босс өндөр цалинтай хөсөлсөн нэгэн алуурчин авчирчээ. Тэр дайчин шууд дотор орж ирээд Дэннийг илт буюу дахил өргөхөд хэрэгэлдэг сэлэм хэрэгслээр дуусгахыг оролдов. Дэнни цонхоор үсрэн гарч нэгэн оршин суугчийн угаалгын өрөөнд яг усанд орж байх үед нь орж ирэв. Тэгтэл бууж өгөхгүй дайчин гинэт дахин гарч ирээд нилээд ширүүн гар тулаан хийв. Тиймээ Дэнни дайчныг унгаж цонхоор өшөглөн гаргаж чадсан. Түүнийг аварч чадахгүй байгаа мэт санагдсан дайчин чөлөөтэй унаж яг л боссын машины дээр унав. Босс хинч найдваргүй гэдгийг ойлгоод гар буу авч өөрөө хөндлөнгөөс оролцов. Нэгэн өрөөнд гацсан Дэнни модон таазыг ашиглан Сим Виктори нарын байрладаг давхарт орж гарах гарцыг олж чаджээ. Дэнни Симийн өрөөнд очиод босс гар буу барин гинэд гарч ирэн тэдний харилцааны тухай урт яриа өрнөсний эцэст бууга хаяад Дэннид дижээвэр нохой болгон эргэн ирэхийг санал болгов. Тэгээд босс Дэнни түүнтэй хамт явахыг хүсэж байгаа дүр үзүүлснээр хууртагдж байсан юм. Учир нь ихийг нь хэрцгийгээр алсан хүн нь босс өөрөө гэдгийг мэдснийхээ дараа Дэнни буцахыг хүсээгүй юм. Дэнни боссыг хүчтэй номхотгож Сим Виктори хоёрт боссыг алдсны улмаас Дэнни шоронд орж болцсошгүйд санаа зовлоо. Тэд Дэннигийн гараас боссыг салгахыг оролдсон ч босс зүгээр сууж бууж өгөхийн оронд Дэннигийн сэтгэл хөдлөлийг өдөөн хатгасаар байв. Эцэст нь нуурсан Сим нэгэн тоогоо аваад боссын толгойг ухаан алдах хүртэл цохив. Be anything but a dog. You never escape what you are. Now be a dog. Бүх зүйл дууссаны дараа Дэнни Сим хоёр Викторигийн төвлөрдөр хуурын тоглолтыг үзэхээр үзэгчдийн сандал дээр сууж байгаа нь харагдана. Энэ нь Дэннигийн хэвийн амьдралын шинэ эхлэл болж өнгөрсөн аимшигын уул мөр дахин байхгүй болсон гэлтгэн. Хараатан байсан залуу ингэж нийгэмшижээ. За миний кино таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Манай гэр бүлд нэгдээгүй хүмүүс subscribe дарж нэгдээрээ. Дараа уулзтлаа. Түр баяртай.